Сонсогчдыг үзэж байгаа та бүхэнд өнөөдрийн мэдээг хүргэе. Бид Улс 100 Ус аймгийн 100 жилийн зориулсан улс зур контентийг эхлүүлж байгаа. Энэ удаа бид бас Ус аймагтай бас боловсролын салбарт одоо шинэлэг зөвхөн үйлдэл хийсэн Эрдмийн хэлхүүрийн боловсрол сургуулийн үүсгэн байгуулагч Наасан Жавтаа тамиг уулзуулж байна. Сайн байна уу? За сайн байна. За яриагаа бас таны яг одоо бүгд ахуй цаг тэгээ боловсролоо ер нь хаана эзэмшсэн энэ тухай эхлүүл илүү сонирхолтой болж байна. За би 1986 онд одоо Увс аймгийн Улаанбаатарт төрсөн. За 2004 онд Увс аймгийн цогцлын 1-р сургуулийг төгссөн байгаа. За 2005 оноос Японы улсын Нигата мужийн Нагокагийн их сургуулийг үйлдвэрлэлийн менежмент чиглэлээр бакалавр хамгаалсан. За 2016-аас 18 онд Нигата мужийн Нигатагийн их сургуулийг одоо менежментийн чиглэлээр магистр хамгаалсан. Ийм хүн байгаа. Боловсролын хувьд бол. Тий. Энэ Японд бас хэсэг жилийг өнгөрөөсөн гэх тийм ээ. Тий, Японд би одоо ч амьдарч байгаа. Гэр бүл маань тэнд амьдарч байгаа. Нийтдээ одоо 22-3 жил амьдарсан байна. Тэгээ Японд их сургууль төгсөөд одоо Айран нэртэй одоо компани байгуулсан. Тэр зуршлын гэх юм уу да. Тэгээ одоо Японоос машин, техник, автомашины дугуй зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монгол руу одоо экспортлох. Тэрний гайл, одоо ачаа тээвэр тэр зүйлүүдийг хариуцаад ажиллаулдаг. Одоо ч үйл ажиллагаа явуулаад байж байгаа гэсэн. Ер нь Эрдмийн эхлэл сургуулийг ер нь Увс аймагтай доор нутагт ялангуяа яагаад байгуулъя гэж бодсон. Анх ер нь хувийн сургуулийг ингээд Увс аймагт Улаанд байгуулсан санаа яг хаанаас хуран гарсан бэ? За ерөнхийдөө бол одоо 14 оноос хойш ер нь бодож эхэлж байсан гэсэн. Увс аймагт боловсролын салбарт хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг. За энэ санааг яаж болсон бэ? Яагаад ийм зүйл рүү хөрөнгө оруулалт хийх болсон бэ гэхээр одоо аав маань их нөлөөлсөн. Одоо Монгол Улсын гавьяа тогш одоо Цэвэний Баян сан гэж хүн байгаа. За аавынхүү одоо орон нутгтаа тий боловсролын салбарт бас хөрөнгө оруулалт яадаг юм бэ? Бас бизнес центр хийгээд амжилттай яваад байгаа юм шиг байна. Энэ хүүхдүүдийн боловсролын төлөө жоохон юм хийж үзүүл яадаг гэдэг санааг өгсөн гэсэн. За тэр санаан дээр үндэслээд одоо за сургууль байгуулъя гэдэг зүйл рүү ороод одоо ямар хөө чиглэлээр яаж байгуулах уу гэдэг зүйлийг судалж ирсэн. За анх бол одоо мэргэжлийн сургууль байгуулвал яад юм бэ? Одоо тэр тусмаа одоо Косе, Японы Косен гэж байгаа. За энэ чиглэлийн сургууль Улаанбаатар хотод 3 байгуулагдсан байсан. За тэрний нэгээр нь одоо Буян жаргал гээд манай Увс аймагт бас төрж өссөн төгссөн ийм ах байдаг. Одоо яг Косен гээд сургуулийг нэвтрүүлсэн. За тэр хүндээ санал бодлоо солилцоод байгуулахад яадаг гэдэг ямар материал хэрэгтэй гэж судалж үзсэн. За хүний нөөцөн дээр нь бол унсан гэсэн үг. За хүний нөөц багш нар нь бол заавал магистр, доктор зэрэгтэй тийм хүмүүс байх хэрэгтэй гэдэг шаардлага тулгарсан учраас Увс аймагт тийм хүний нөөц одоо гарч ирэхгүй байна гэдэг байдал руу ороод. За тэгээд одоо энэ математикийн багш Лав гэрэл биш тэр багаас нэг ангийнх найзууд. Тэгээд Лав гэрэлтэйгээ одоо санал солилцоод би нэг юм зүйл хиймээр байна. Яасан тэр. Яг их одоо барилгын бас эхлүүлэе гэсэн бодолтой. Тэгээд Лав гэрлээс маань гарсан санаа бол ерөнхий боловсролын сургууль байгуулъя. Тэгвэл би ч гэсэн одоо хамтраад дэмжиж ажиллаа. Хамтдаа ингээд энийг байгуулъя гэж. Чи ихний ээлжинд одоо барилгаа тий бариатгаа тэрний дараа одоо уулзъя гэж.
Тэгээ 18 онд анхны одоо барилгын суурийг Улаангон политехник коллежийн одоо ертөнцийн зүгээр баруун талд нь яг одоо өөрөө одоо гараараа малтаад эхэлж байсан. Тэгээ 20 онд одоо дуусгаад барилгын ажлаа. Тэгээ 5 гэрлээ дууссан. За би орсныг байшин барьлаа. Тэ зураг төсвийн хийлгээд бас нэг сургуулийн стандарт нормыг хангуулад юм зүйл хийлээ. Дуудаад уулзаад. Тэгээ манайс орж иж үзээд нүдэн сэргээд баярлаа те. Ямар сайхан. За эхлүүлье гэдэг. Тэгэд одоо ямар хүмүүстэй яаж уулзах вэ? Эхний ээлжинд одоо боллох хичээл. Одоо байгалийн шинжилгээ ухаанаар гүнзгийрч явцгаая. Одоо энэ чиглэл дээр одоо манай аймагт ажиллаж байгаа бас сайн явж байгаа багш нартаа саналтай. Тэгээд одоо даваад орж багш, амглан багштай. За дараа нь одоо англи хэлэн дээр одоо гүнзгийрмээр байна гэдэг. Ганц эцэг багш саналтай. Тэгээд менежер нь одоо манай басан багш байгаа. Одоо миний баг ангийн багш. Басан багштай саналтай хамтарч ажиллая. Тэгээ анхны одоо уулзалт цуглаан хурал маягийн зүйлээ тухайн үеийн боловсролын газрын дарга Дашнам гэж хүн байсан. Дашнам махыг дуудаад тэгээд нэг 15 зургуулаа нэг юм зүйл хийх гэж байгаа юм аа гэдэг. Сургуулийнхаа ерөнхийдөө төлөвлөгөө за сургуулийнхаа төслийг танилцуулаад ингээд эхэлж байсан. За тэгээд одоо 9 он 20 оны 9 сард юм уу да анхны эсэлт гэдэг зүйл рүү орж ирсэн. Тэгэхэд одоо англи хэлэн дээр бид нар ч одоо бас нэг Америк багшийг авчирж байсан тийм лууя гэдэг. За тэр багшийг авчирээд нийтдээ нэг 15 багш ажилтнтай эсэлтээ эхлүүлж байсан гэсэн. Тэгээ сарын хугацаанд 81 хүүхэд одоо бүртгүүлсэн. Тэгэл анх эхлэндээ энэ сургууль. Эрдмийн эхлэл ерөнхий боловсролын сургууль. Дэлхийн Монгол иргэнийг бэлтэн. Сургууль байгуулад ер нь сургууль нөгөө дотор төгсөлтөн дээр яаж анхаарч ирсэн анги дахинд төгсүүлэх санал чирээ самбар нь ямар байх хэвээр одоо хүүхдүүд одоо анги дээр ирээд ихэнх цагийг өнгөрөө хичээл хийгээд сууж энэ тав тухтааж гэдэг ч юм уу энэ үүднээс танай сургууль ер нь анх яаж эхэлж байна? За бид нэр бас сургуулийнхаа зорилго дээр одоо багш ажилчдын ажиллах таатай орчныг бүрдүүлээ. За сурагчид бас сурах энэ таатай орчныг бүрдүүлж ажиллая гэдэгтээ бас нэлээд анхаарсан гэсэн. Тэгээд сургуулаа байгуулаад анги таснаас том хон шийдвэр. За ширээ сандлуудаа бүгдээ одоо Япон улсаас зөөлж авчирсан. Яг одоо би өөрийн биеэрээ за өөрийнхөө одоо хайртай дүү нартайгаа хамтраад одоо Япон улсаас одоо контейнерт очиад энд очиж буугаа тийм гоё дурсамж байдаг гэсэн. За самбарын улсаас Япон улсаас авчирч байсан 3-4 метрийн урттай. Тийм байна. Нэлээд том харагдаад байна. Одоо манад хэрэглээд байгаа чинь нэг жоохон самбар байгаа шүү дээ. Багш биччихээд айрлах шаардлага гарна тий. Заавал хүүхдүүд гуулж тэмдэглэж авах нэг ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ том самбар дээр бас багш нар маань хичээлээ заагаад их урамтай байдаг болов уу гэж. Анги болгонд ерөнхийдөө 2 самбар байршуулж өгсөн байгаа. Ингээд үйл ажиллагаа явуулж байна. Бид нь анх сургууль одоо байгуулад одоо бүтээн байгуулалт хийгээд багш нартайгаа уулзаад явж байгаа тэр багш нар маань одоо манад ажиллаж байгаа сандыг тавьдаг. Багш нар яг яаж хүлээж авчив ер нь багш нараас тэр одоо бас асуумаар багш нар яг юу гэж хүлээж авчив тийм ээ. Ер нь бол одоо маа хамт олон хитгэл хүлээлгсэн болов гэж боддоо шүү дээ. Тэгээ нэг нөхөр гинт гарч ирээл сургууль байгуулна гээл хамгийн гол нь одоо нөө юун дээр их итгэсэн болоо гэж одоо би ингээ ботхоор бас одоо миний аавын нэр нөлөө бас байсан баг. За дараагийн нэг асуудал нь одоо бас нэг сургуулийнхаа байрыг барьсан те ширээ сандал нэг самбар энтрэ авч ирээд байршуулсан гэд бас нэг иймэрхүү зүйлүүд нь те огт ор хоосон зүйл дээр яриаггүй те
Ямарсан ийм бүтээн байгуулалт хийцээ ингээ эхлүүлмээр байна гэдэг санаа дээр яриа төслөө ярьсан болохоор бас итгэл хүлээлгэсэн болов гэж боддог шүү дээ. Багш ажилчид байж одоо Эрдмийн их сургууль одоо тогтож байгаа гэж. Тэр манай хамт олонны хувьд одоо байгуулагдсан цагаас л хойш одоо хамтраад ажиллаж байна. За энэ хугацаанд бол одоо бид нэр анх 15-уулаа эхэлжсэн бол одоо 44-5-уулаа болж одоо нэмэгдсэн байна гэсэн. Тэгэхээр мэдээж баг хамт олонны хувьд бол нэгд одоо бид нэр зорилгоо ойлгосон байх хэрэгтэй гэсэн. Зорилгоо ойлгосон тохиолдолд бол бид нар хамтраад энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд тэлээд явж чаднаа гэдэг ийм зарчмыг барьж байгаа гэсэн. За хоёрд мэдээж одоо харилцаа хандлах, за энэ байгууллагын соёл гэдэг зүйлийг сайжруулна. Энэ тал дээр бас нэлээд анхаарч ажилладаг гэсэн. Энэ талын сургалт зүйлүүдийг аваад явдаг гэсэн. Манай хамт олонны хувьд бол одоо бас чамгүй амжилтуудыг гаргаад ингээд явж байна. За хичээлийн хувьд гэхэд одоо багш нар маань сайруулалтаар хичээлээ заах арга зүгээ сайжруулах гэдэг. За мэдээж маань нэг онцлог нь одоо хүүхд болгоны одоо төвшинг сайжруулах. Тодорхой төвшинг нь ахиулах гэдэг зорилго байна. Ер нь боловсролын салбарт ингээ хөрөнгө оруулалт хийгээд хоёрын уулыг байгуулж та хамгийн анхны одоо тавьж ирсэн харж ирсэн зорилготой нь яг юу байсан? Одоо ерөнхийдөө бол одоо бид нар Монгол Улсын баруун хязгаарт байгаа. За энд бол хүүхдүүдийн үр дүн юун дээр харагддаг вэ? Зөвхөн ЕС дээр л харагдаж байсан. ЕС өгөөл одоо Улаанбаатарт очиод ихтэй сургуульд ордог те. Энэ байдлыг жоохон өөрчлөл хийж зорж байгаа. За Улсын баруун хязгаараас одоо дэлхийн одоо топ сургуулиуд 9 орох энэ боломжийг бас олгоо авчих авсан гэдэг үднээсээ одоо хамгийн том зорилго маань за сургуулийн үрээ маань ч одоо дэлхийн Монгол иргэнийг бэлдэн гэдэг үрээтэй явж байгаа. Тэгэхээр энэ зорилготой нийцүүлээд ажиллах юмсан явж байгаа гэсэн. Тэгээд эхнээсээ ч одоо яг одоо 12 дугаар ангид төгсөөд одоо Япон улс руу, Австрали, Оростой, Хятад гээд зэрэг улсууд руу одоо хүүхдүүд маань яваад эхэлжээ. Одоо Японд гэтэл одоо 7 хүүхэд одоо сурчээ. Ингээд жоохон үр дүнгууд гарч эхэлж байгаа юм болов уу гэж. За энэ байдлыг бүр тоо хэмжээг нэмэх болж өгвөл одоо тэтгэлэгтэйгээр тэ явуулах. Энэ зүйл рүү л одоо чиглэж байна да. Тийм. Хамт олонд бол дундаа багшныгаас залуу багш нарыг одоо жишээ нь хаан сургууль ажилд орёо гэж зориод ирсэн. Залуу багш нар яаж хөгжүүлэх гэж бодож байна? Ямар бодлоо? Ерөнхийдөө одоо яг 24-өөс энэ 25 оны хичээлийн жилд бид нийтдээ нэг 44 багш ажилчтай 350 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. За маа сургуулийн хувьд бол ер нь 80% нь залуу багш нар байгаа. Ерөнхийдөө 30 орчим насны ийм багш нар байгаа гэсэн. За багш нарынхаа хувьд бид нэр за байгуулагдсан цагаас хойш ер нь сургалтуудыг ер нь жилдээ 1-2 удаа том сургалтыг Улаанбаатар хотоос авч ирв. За хамт олонны дунд одоо өөрсдийн мэддэг чаддаг зүйлээрээ одоо сургалтуудыг аваа явж байна. За туршлагатай багш нараараа бас хичээлийн заах арга зүй тийм энэ зүйлүүд дээр нь бас дэмжлэг үзүүлэх ийм зүйлүүдийг аваа явж байна. За анги удирдалтын дээр бид нэр одоо нэг анги дээр 2 багш заавал явдаг. Хамтдаа одоо тэр анги удирдалтаа нэгнээсээ суралцах. За мэдээж одоо туршлагатай багш буюу залуу багшийг хослуулж явуулдаг гэсэн үг. Тэгээд туршлагатай багшаас бас анги удирдах, хүүхдтэй харилцах энэ зүйлүүдийг суралцаад байх ийм боломжуудыг олгож байна. За дараагийн нэг зүйл нь болохоор бид нар бас сургууль маань бас Япон хэв шинжийг агуулсан ийм байдалтай явагддаг гэсэн. Япон улс руу жил болгоно одоо хүүхдүүд болон багш нараа одоо байгуулагдсан цагаас явуулаад одоо жилд нэг 3-4 багш багтаа нэг 12-оос 14 сурагч дээдл нэг 20 хэдэн сурагч авсан баха. Тэгээ энэ хугацаанд нийтдээ одоо 16 багш ажиллаад давхарцсан тоогоор бараг 20 гарч байгаа. Сурагчдын хувьд бол нэг 167 сурагч Япон улс руу яваад Япон улсын одоо
бага дунд ахлах сургуультай танилцаад тэдний хөтөлбөр үйл ажиллагаа сонирхоо Японы улсын соёлтой танилцаад ирж байгаа гэсэн. Энэ зүйл маань одоо жил болгон хэрэгжээл явж байгаа гэсэн. Ер нь одоо Япон боловсролын одоо систем гэдэг юм уу, Монголын боловсролын системээр нь юугаараа ялгаатай байна. Манай сургууль бас ингээ Японтай хамтран хэлбэрээр явуулдаг. Үйлсэл зөвхөн хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ яг ялгаа нь бас юундаа байна гэж та харж байна. Японд олон жил болсон юм. Тийм. Одоо ерөнхийдөө л одоо бие дааж сурах чадварыг Япон сургуулиуд бол төлхөө өгдөг гэсэн. Одоо бага ангиас нь бага наснаас 6 настайгаас гэсэн. Бид нар ч гэсэн энэ зүйл рүү одоо бас ороод байгууллагын цагаас л ороо явж байгаа. За мэдээж одоо мэдлэг хүндлэх энэ харилцааны энэ чадруудыг бас бага наснаас нь суулгах те. За дараа нь одоо ангиа цэвэрлэх, одоо хоолоо өөртөө аяглах, өөртөө хураах те. За өглөө болгоно одоо мэдлэг хүндлэх гэдэг энэ зүйлүүд хийгдээ явж байна. За жижүүр сурагч гэж гарч ирэл ангийн дарга нь өдөр бүр солигдож байна гэдэг. Тэгээд жижигхэн зүйлүүдээс хүүхдүүдэд тэр харилцаа тий хандлага тэр төлөвшүүлэх боломжуудыг бас бий болгоод явж байгаа бол гэж харж байгаа ч тэр нь. Ер нь одоо улсын сургууль гэдэг одоо сургуулиуд одоо нэг англи хэл бараан гэдэг юм маш их нэг юм 45 сууж манай хэл бол 45 маа. Танай сургууль англи хэлийг яаж манайх одоо ерөнхийдөө бол 25-аас 35-ын хооронд барьж байгаа гэсэн. За дунд ахлах анги руугаа нэг 35 дотор, бага анги бол 25 дотор би барай явж байгаа гэсэн үг тийм. Өдрөмөнд тийшээ гэж явах. өдрөмөнд. За бэлтгэлээ хийцгаа. Анх ер нь нөгөө одоо Увс аймагт гэдэг юм яг ийм гоё шалтай, ийм гоё бас орчинтой спорт заалыг одоо сургуульдаа төшөглөн байгуулъя гэдэг. Ер нь бол нэг багийн спорт бас хүүхдийн хөгжил, суурь хүмүүжүүлэлт гэдэг юм ер нь нөлөөтэй. Тэгэхээр яг энэ гоё заалыг байгуулъя гэж анх яагаад бодох болов тийм ээ. Ерөнхийдөө бол одоо 10 жил байхдаа сагсан бөмбөгөөр бас хичээлж байсан. Бас найз нөхдөйгөө одоо тэмцээнд орох те. 1-р амжилтын бас 1-р баг гэж явж бас тодорхой сагсан бөмбөгөөр одоо хүмүүжил авсан байгаа төлөвшөл. Энэ үүднээс бас би багийн спортод их хайртай. Ялангуяа сагсан бөмбөгт их хайртай гэж. Тэгээ бид нар ч одоо аймгийн шигшээ болоод одоо улсад хүртэл яваал ингэж байсан. Энэ заалан дээр бол одоо бидний үед ч одоо нийгэмлэгэл гэж нийгэмлэгэл байна шүү дээ. Тэгээ сургуулийн заал бол тэгээ жижигхэн тий ийм юутай байсан. Тэгээ бид нар одоо 2003 онд манай Увс аймгийн сагсны шигшээ баг одоо баруун бүстэй төрүүлээд улсад явах эрх авчихсан бид нар. Тэгээд улсад одоо Улаанбаатар хотод очоод бэлтгэл хийж эхэлсэн гэсэн. Тэн дээр би юу харсан бэ гэхээр спортын ордон руу юм том заал руу яваад орсон. Одоо анх удаа гэсэн. За тэг 3-аас шидээд одоо бөмбөх хүрдэггүй те. Нэг тийм нэг орон зайн юм сонин мэдрэмж аваад эхэлсэн гэсэн. Тэр зүйлээс улбаалаад за хүүхдүүд маань бас нэг стандарт тийм талбаан дээр одоо сагсан бөмбөгийн стандарт талбаан дээр тоглох ёстой юм байна. Бас стандарт гэдэг зүйлийг бий болгох ёстой юм байна. За шал маань бас нэг зөриөлтийн шал байх ёстой байна гэдэг зүйл дээр анхаарч ажиллахыг одоо хүссэн, бас мөрөөдсөн гэсэн үг. За тэрний үндсэн дээр одоо олон хүний тусалцаа дэмжлэгээр те анх энэ заалыг бариад байгуулад ингээл явж байна. Тэгээ одоо хүүхдүүд маань их баяртай байдаг одоо тий спорт дээр олон цаг хичээл хийгээд суугаад би хичээлээ гаргачих болно. Одоо манай бага анги ч гэсэн одоо энэ 4 сараас энэ хөтөлбөр эхэлж байгаа. Одоо эрүүл хөдөлгөөнтэй байцгаая гэдэг. Тэгэхээр одоо бид нар чинь ялангуяа одоо манай боловсролын систем чи одоо 4-5 цаг 6 цаг тий хүүхдүүдийг суулгаад ямар ч хөдөлгөөнгүй ингээ байлгадаг бол
Одоо манай сургуулийн хувьд одоо энэ 4 сараас эхлээд одоо эхний 3 цаг ороод 20 минут тий заалан дотор орж ирээд тоглох, наадах ийм боломжийг одоо бага ангийнхантаа олгож байгаа. Тэгээ өдний цайгаа уусны дараа бас орж ирээд тоглоод наадах. Нэг сэргээд авах тий. Одоо бага ангийн хүүхдүүд маань одоо бас нэг хөдлөө тий жоохон тоглоод наачмаар шүү дээ тий. Тэгэхээр тэр хүсэл эрмэлзлийн бас нэг дэмжиж өгөх. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо хөдөлгөөнтэй байх, эрүүл байх энэ тал дээр нь ажиллаад явж байгаа л гэсэн. Тэгэхээр танай сургуулийн яг одоо хаалгаар ороод ирэхэд өгтдөг энэ орчин бас надад их сонирхолтой санагддаг л даа. Нэг чөлөөтэй л орчныг хөдөлсөн байдаг тийм. Тэгсэн байгаа. Ерөнхийдөө бол Эрдэмийн их сургууль одоо нэг ээлжинд хичээлдэг байгаа гэсэн. Өглөө ороод өдөр хүртэл үндсэн хөтөлбөртэй хамрагдаад үндсэн хичээлээ. Тий. Өдөөс хойш нь одоо нэмэлт давтлах сургалт дугуйлан секцгээ тий ингээ хамрагдаад явдаг гэсэн. За ялангуяа хүүхдүүд маань өдөөс хойш нь одоо сургууль дээр чөлөөтэй байх, хичээлээ хийх юм боломжийг бол их олгож өгдөг гэсэн. Одоо манай сургуулийн хувьд бол давхар болгонд одоо Шатардаам гэдэг ийм төрлийн одоо ширээнүүд байгаа гэсэн. За чөлөөт үед одоо хоорондоо шатраа тоглох, даамаа тоглох тий. За нэгэндээ хичээлээ заах, нэгнээсээ суралцах гэдэг. Сургуулийн орчны хувьд бол бас Японы сургуулийн орчинтой айлуулах ойрхон байх тал дээр. Тэр стандартыг барьж ажиллах тал дээр нэлээд анхаарал явж байгаа. Одоо байгуулсан цагаас алгааш. За тэгэхээр энэ ангид бас байгаа нэг санал бас анхаарал татаад байгаа бол ер нь бол нөгөө одоо танай сургууль, хувийн сургууль нэг хүүхд зөөгөнтэй ангид нь тэгэхээр тусгай хэрэгцээтэй буюу бас хөгжлийн бэрхшээлт ийм хүүхдүүд бас нэлээдгүй сурдаг байх тийм ээ. Тий, одоо бидний хувьд бол тусгай хэрэгцээт хүүхдүүд дээр төлбөрийн 30% хөнгөлөлт идэлүүлж байгаа гэсэн. За энэ ангид маань одоо 2 сурч байна уу? Тэгээ одоо би энэ сандлыг бас санаачлаад энэ хүүхд маань бас гараараа бичиж чаддгүй. За одоо хөлөөрөө бичиж тав дээр ажилтдаг ийм хүүхд байгаа. Тэгээ одоо манай энэ барилгын дотор заслыг хийсэн хангаа гэж залуу байгаа интерьер. Тэр хангаа залуутай ярилцаад энэ хүүхдэд нэг ийм сандал хийж өгмөр байна. Тэгээ машины сандал ашиглаад. тийм байна те. Наас цааш хөдөлдөг. Энэ дээр бас хичээлийг хэрэглэх бүтгэгүүнүүдэд тавиад хөлөөрөө ажиллах боломжийг бүрдүүлэх тий. Ингээд байж байгаа гэсэн. Тэр Япон улсад бол одоо тусгай хэрэгцээт хүүхдүүд бол ерөөсөө хамт сурч байдаг. За гүйсэн ч хамтдаа гүйж байдаг. Бүх үйл ажиллагаанд оролцуулаад явж байдаг. Тэр энэ зүйлийг бас маань сургууль баримталж ажиллаад явж байгаа гэсэн. Бас нэлээд хэдэн тооны хүүхдүүд сурч байгаа. 30% хөнгөлөлтөд төлөвлөд хүүхдүүдэд нэг орчинд байгаа. Бас нийгэмд бас ийм хүн байгаа. Тусгаарлахдаггүйгээр яг хамт хөгжөөд хамт сураад явна. Манай яг одоо боловсролын систем ч гэдэг юм улсын сургууль бол яг одоо тийм тусгай хэрэгцээтэй хүүхдүүд улсын хүүхдүүд яг улсын сургууль сураад сурах боломж нь бас заалагдвал шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бас тий. Манай сургууль бол ерөнхийдөө нээлттэй байгаа шүү л тийм ээ тий. Тэгээд хөнгөлөлт төлөвлөд бас энэ хүүхдүүд маань хамтдаа сураад бас нэг хүнд одоо нөгөө туслах тий дэмжих энэ сэтгэл зүг бас авах хүүхдүүдэд зураг хамтдаа хөгжих юм боломж байгаа юм байна шүү гэдгийг. Нэг анги нэгээс уусна олон найз нөхдөд болно. Найз нөхдөд болно тий. Гоё байдаг л гэсэн. За. Өдөр нь нутагт ийм хувийн сургууль одоо бас одоо нэг чанар стандартын төвшөнд байгуулъя. Бүтээгээд ингэ явах дээр бэрхшээл ер нь юу тулгуурч ирсэн. Тэр талаар бас хуваалцвал. Мэдээж одоо бэрхшээл бол зөндөө байгаа. Маш олон байдаг. Ямар нэг зүйл хийж байгаа бол тухайн хүнд бол бэрхшээл тулгарч байгаа л гэсэн үг тийм. Одоо бидний хувьд бол одоо хөрөнгө усгах тийм. Энэ талууд дээр бас нэлээд чанга байсан. За энэ дээр одоо манай Увс аймгийн банкны салбарууд маань бас тусалж дэмжиж одоо ялангуяа одоо Голомт банк маань бас хамтарч ажиллаж тэр хөрөнгө оруулалтуудыг шийдэж энэ бүтээн байгуулалтуудыг явуулж байгаа гэсэн. За дараагийн нэг асуудал нь болохоор энэ манай эцэг их хасраа хамгаалагчд одоо төлбөрөө цаг тухайдаа төлөхтэй. Энэ асуудлаас хамаарал одоо бид нар бас хүүхдүүдийнхээ хөрөнгөжлөлт төлөвшсөн сургалтын үйл ажиллагааг
цаг тухайд нь одоо зөв зохистой зохион байгуулах. За мэдээж одоо санхүүгийн одоо цалинны нэгнээс эхлүүлээ те. Иймэрхүү зүйлүүдийг шийдэх гэх ийм асуудлууд гарч ирдэг. За энэ зүйлүүд дээр бас нэлээд одоо анхдагч хувийн сургууль гэдэг утгаараа бас энэ төлөв мөнгөний энэ харилцаан дээр бас нэлээд асуудлууд тулгарч байгаа гэсэн. Гэхдээ энэ цааш бас ингээд зөв зохистой системд ороод явчих болов уу гэж найдаж байгаа гэсэн. За дараагийн нэг бэрхшээлтэй асуудал нь юу тулгарч ирсэн бэ гэхээр одоо Монгол Улсын хууль байгаа. Одоо гинт хууль нь батлагдаад маргааш нь хэрэгжиж эхэлдэг те. Одоо хууль байна, журмууд байна те. Өнөөдөр батлагдлаа маргаашнаас нь хэрэгжиж эхэлдэг. Иймэрхүү зүйлүүд нь одоо үйл ажиллагаа явуулахад санхүүгийн тооцоол хийхэд асар хохиролтой байдаг гэж хэлж болно. Ер нь бол Япон улсыг харахад бол хууль байгуулах, журам батлах энэ зүйлүүд бол батлагдсны дараагаас одоо 2-3 жил ч юм уу те. Магадгүй бүр 5 жил одоо таниулах, ойлгуулах энэ үйл ажиллагаа нь явагч байдаг гэсэн. Тэгэхээр энэ зүйлүүд нь бас нэлээд хүнд асуудалтай зүйл болж байсан. За дараагийн нэг зүйл нь одоо хүний нөөц байна. Хүний нөөц одоо ялангуяа залуу багш нар дээр бас нэлээд ажиллагддаг гэсэн. За 8 сарын 31-нд одоо тий хичээл орох гээ 9 сарын 1 болж ирлээ. За би боллоо, гарлаа гэдэг. Иймэрхүү кейсүүд нэг 2 3 одоо яг миний хувьд тохиолдож байсан. За энэ үед бас нэлээд хүндрэлтэй байдаг гэсэн. Ялангуяа хувийн байгууллага учраас бид нар бас эцэг асран хамгаалагчдын хувьд хүүхдүүдийнхээ өмнө хүлээс нь үүрэх хариуцлага байдаг. Тэгтэл бас одоо тиймэрхүү ёс зүйгөө одоо үйлдэл гаргаж байгаа ийм хүмүүс бол байгаа гэсэн. Тэгэхээр бас энэ зүйлүүд нас нэлээд том бэрхшээл болох асуудал тулгарх ийм байдал үүсэж ирсэн гэсэн. Ер нь одоо сургуулийн одоо анх тэр коллеж ажаас эхэлжсэн бол энэ бас нэгэн байгууллага юм гоё байртай одоо бас цааштай сургуулийн байгууллага. Энэ яг хэдэн оноос эхэлсэн юм байна гэх юм. Ерөнхийдөө бол одоо 20 он тэнд байгуулагдаад за тэгэд 21-с 22 оны хичээлийн жилд одоо намраас нь эхэлсэн гэсэн үг энэ барилгын суурийг тавиад. Тэгэд 22 оны одоо 4 сард анх одоо ашиглалтанд орсон. Тэгээ одоо жил болгонд одоо бүтээн байгуулалтын нэмэл тэг сайжруулалт хийгээл анх бол 2 давхар байсан одоо 3 давхар болсон. Спорт заалын барьсан одоо тэгэл цайны газар гээл одоо ашиглалтанд ороод эхэлж байна гэх зэрэг. Тэгэл уг нь бол зургаараа бол одоо энэ тэлтэй номын сан баригдана. Тэгээд лаборатори танхимуудын анги гэдэг юм баригдах. Тэгэл нэг цогцол дүрм хаягийн юм болчихвол гэж бодлоо. Баг байгаа. Чадлаараа үзээлээ тий. За тэгэхээр танай сургуулийн өрөө бас надад бас сонирхолтой санагдсан. Дэлхийн Монгол иргэний бэлтгэл. Ер нь бол одоо дэлхийн Монгол иргэнийг одоо увс ангаас төрүүлэн гаргаж бэлтгэх нэ. Тэгэхээр ер нь энэ төвшин дээр нь яаж хандж ийм ер нь танай сургуулийг төгссөн төгсгчд маань дэжтэй хэрхэн амжилтад оролцож байна. Одоо 5 жил гэдэг бол бас баггүй үр дүнгээ үтсэн одоо ийм байгууллага гэж харж байна. За дэлхийн Монгол иргэн гэдэг өөрөө хаанаас яаж санаа авсан бэ гэхээр одоо Голомт банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ган зүрэг. За мандал даатгалын одоо захирал хийж байгаа Ган зүрэг гэдэг хүний бичсэн одоо менежментийн психологи гэдэг номноос одоо санаа авч одоо сургууль байгуулахдаа энэ үрэг өгч байсан гэсэн. За яагаад дэлхийн Монгол иргэн болохын тулд яах ёстой вэ гэхээр нэгд бол одоо харилцаа хандлах. Одоо ямар ч байгууллага одоо хамгийн ихэнд одоо энэ шаардлагыг тавьдаг болсон гэсэн. За энэ харилцаа хандлага юунаас эхлэх вэ гэхээр ерөөсөл мэдлэг хөндлөх, талархах энэ 3 зүйлээс эхэлнэ гэж. Энэ 3 зүйлийг одоо маань сургууль нэвтрүүлээ явж байгаа. За дараагийн нэг асуудал нь бол одоо ур чадвартай мэдлэг боловсралтай юм хүн байх шаардлагатай байна.
За дараагийн нэг шаардлага нь аймда англи хэлтэй байх хэрэгтэй. Англи хэлтэй байж ийж одоо дэлхийдээ хөл нийлүүлэн алах нь мэдээлэл аавн тэ. Бас мэдээллийг бусдад түгээр ийм давуу талууд гарч байна. Тэр одоо бидний хувьд бас англи хэл дээр үүсгэн байгуулагдсан цагаасаа одоо анхаарч ажиллаж ирж байгаа. Ялангуяа одоо гадаад багш нарын үе шаттайгаар авч ирж сонсгол болон энэ ярианы чадварууд бага ангиас нь дөрөв ангиас нь одоо явуулж эхэлсэн. За Америк багш ирсэн байгаа, Сингапур багш ирсэн. Одоо Филиппиний 2 багш ажиллаж байна. Бага анги дээр нэг. За дунд ахлах буюу бүр гүн зүрсэн шатны IELTS TOEFL анги дээр гэдэг. Яг мэргэжлийн багш ирсэн байгаа гэсэн. Тэгээ ингээ ажиллаа явуулж байна гэж. Тэр энэ зүйл рүү тэмүүлээд яваад ингэчүүл одоо их зүгээр болов гэж. За мэдээж дээрэс нь одоо байгаль ээлтэй юм хүн байх хэрэгтэй гэдэг. Тэр энэ дэлхийн Монгол иргэнгээд энэ зүйл рүү одоо сургуулийнхаа 10 соёлоор дамжуулж хүүхдүүдэд одоо хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүмүүжүүлэх гэдэг энэ зүйл рүү чиглүүлээд явж байгаа гэсэн. Ялангуяа одоо Эрдэнэ их сургууль дээр одоо юу анзаарэгдэж байна вэ гэхээр ялангуяа одоо ахлахын ангид нь оруулчмаар байна тийм. Ахлахын рүү төлөв хүүхдээ өгчээ. 2 жилийн хугацаанд 3 жилийн хугацаанд одоо мэдээлэл бүрэн чадвартай хүн болгочих гэдэг зүйл эцгийнхээ асран хамгаалагчдаас их гардаг гэсэн. Тэгэхээр энэ зүйл бол байж болохгүй зүйл үү те. Ямар одоо мундаг багш байлаа ч гэсэн тухайн хүүхдийн бүхэл 12 жилийн чадварыг одоо 2-3 жилийн хугацаанд олох боломжтой. Тэгэхээр аль болох бага наснаас нь 6 наснаас нь хүмүүжүүлэх, төлөвшүүлэх ажил эхэлнэ. Энэ жилийн үед бас бид нэр сургуулийнхаа зорилгыг жоо өөрчлөлт хийж эхэлж байгаа. За сурахад суралцуу гэдэг зүйл рүү хандуулъя хүүхдүүдэд. Бие даагаад хичээлээ хийдэг. Бие даагаад одоо үйлдэл хийдэг те. Бие дааж боддог те. Өөрөө бодоод өөрөө үйлдэлээ хийгээд өөрөө хичээлээ хийдэг те. Энэ зүйл рүү явъя гэж. Дэлхийн боловсролын чиг хандлага гэсэн энэ рүү орж байгаа. Яа тэгэхээр бидний үед сурч байсныг ботход одоо хүүхдүүд маань хаанаас ч мэдээлэл авах боломжтой болж байна тийм хэл байхад тийм ямар ч зүйлээс одоо мэдээлэл аваад өөрийгөө сургаад боловсруулаад хүн төвшөнд хүрсэн байгаа. Гагцгүй одоо тэрийг сонсож мэдэх одоо англи хэл гэдэг нь дутагдаад байна. Энэ дээр нь бас төлөв ажиллаад яваад ингэж болох болов гэж хараад байна. Аль болох одоо бага ангиас нь хүүхдүүдэд яг тухайн цаг хугацаанд нь олох ёстой мэдлэгийг олгоод ингээд яваад ирвэл англи хэлний хувьд ч гэсэн тийм одоо нэг жишээ байна л да одоо бага ангид одоо 1-2 дугаар ангид бол бид нэр сонсголын нэг амны хайрцгийн нэг тийм одоо англи хэлийг бол одоо дуугаар тоглоомоор ийм хөтөлбөрөөр явж байгаа гэсэн. Тэгтэл одоо эцгийн зүгээс юу шаарддаг вэ гэхээр одоо бичихгүй байстай тий уншихгүй байстай гэсэн тий хурдан л одоо бараг л англиар яриад бичээд эхлэх тий иймэрхүү зүйлүүдийг шаарддаг гэсэн. Тэгэхээр энэ нь бол одоо бас байж болохгүй зүйл тий мэдээж хөтөлбөр гэж юу байгуулвал тэр судлагдаад ингээд гараад ирсэн зүйл байгаа. Тэрний дагуу ингээд баг багаар үе шаттайгаар явж ир тий 10 дугаар төгсгöd одоо IELTS TOEFL-ийн шалгууд өгөх хэмжээнд очих тий энэ зүйл рүү хандах болов. Тэгээ бидний хувьд ч гэсэн одоо энэ зүйлийг баримтлаад ингээд явж байна. Эхнээсээ одоо IELTS TOEFL-ийн одоо 7-7.5 таа тий энэ оноотой хүүхдүүд гараад иржээ. Бидг нь одоо бас энэ 4-5 жилийн хугацаанд бас манай англи хэлний багш нар бас нэлээд чамгүй үзэгдсэн одоо үр дүнгууд одоо бас харагч эхэлж байгаа болов гэж харж байна. Цаашлаад одоо энэ хүүхдүүд маань одоо яг одоо дэлхийн топ одоо ихтэй сургуулиуд руу аплай хийгээд тэтгэлэгтэйгээр тэнцэх тэр цаг мөч одоо ойрхон байгаа болов гэж харж байгаа шүү дээ. За тэгээ аянда багийн хувьд бол монгол хэл одоо сайн сурах хэрэгтэй байгаа гэсэн. Уншиж бичих. Эхлээд их хэлээ одоо сайн сураад тэр хугацаанд одоо сонсгол те англи хэлний хувьд бол
амны хайрц хэмтэр нь ингээд баг багаар одоо сайжраад байна. Баг сургуулийн хувьд бол бид нэр одоо монгол хэлний хичээл дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн. Ялангуяа одоо өглөө болгоно одоо унших цагийг гаргаж өгсөн байгаа. Анги дотор нь одоо мини номын сан байгуулж өгсөн байгаа. Хүүхдүүд маань хичээл дээрээ өглөө болгоно уншаад ном уншаа суудаг. Хичээл орох хүртэл. Одоо ерөнхийдөө эхний 40 минут бол тийм байдалтай өрнөдөг гэсэн. Тэгээ монгол хэл маань сайжраад ирэхээр энэ цаашлаад бусд одоо энэ хичээлүүдэд нөлөөлөхтэй. Бусд хичээлүүд одоо сайжруулах энэ чадварынхнаас гол үндэс болж өгөх бол гэж харж байгаа гэсэн. Ер нь нөгөө сургуульд одоо хүүхдээ өгөөд одоо танаас сургууль даатахаар бас ингээд уусрал дэлхийн боловсролын стандарт зөв боловсролын магаас зөвхөн эзэмшиж хандаж ирнэ гэдгээр байдаг. Эзэмшүүд ер нь эзэмшүүдийн хувьд бас оролцооно гэдэг. Одоо энэ төлөвлөлтөөр сургууль явуулж байгаа гэдэг нь бас жоохон хаан хойшлох юм хандлага байна. Эсвэл хүүхдүүдэд дэмжээ бүхэн дээр нь хамтраа явж байна. Ерөнхийдөө бол одоо Монгол улсын нийтлэг одоо бас нэг бэрхшээл бол тэр байгаа. Эцгийн одоо оролцоо те сургуультай хамтарч ажиллах энэ оролцоо маш дутмаг байдаг болов гэж. Бүх сургуулиуд бол энэ зүйл ажиглаж байгаа бэрхшээлтэй байгаа гэж харж байгаа. Ялангуяа багш нарт бол энэ бас хүн дээр тусдаг гэсэн. За Эрдэнэ их сургуулийн хувьд бол энэ тал дээр бас нэлээд анхаарч ажиллаад явдаг. Баг багаар бас эцэгчүүдийн асран хамгаалагчийн оролцоо маань нэлээд нэмэгдэж байгаа гэсэн. За энэ тал дээр одоо жишээлбэл одоо Японтой л би харьцуулна л да одоо тэнд байж исэн хүмүүс. Японд бол одоо дугуулн секц ороход эцгийн асран хамгаалагч нь хамт ирээ суудсан байдаг гэсэн. Магадгүй одоо жишээ нь саксны дугуулн орж явахад саксын дуртай АБ хөлбөр хамт заагаа явчихдаг гэсэн багштай. Тэгж идэвхтэй оролцдог гэсэн. Тэгтэл өнөөдөр эзэмийн эхлэлийн дугуулн секцэнд ирж байгаа эцэг их асран хамгаалагч байхгүй гэсэн. За урлагийн тоглолт энэ төр болдог те хүүхдүүдийн энэ дээр их нь бас ховор те. Энэ зүйлүүдийг би бас энэ сургуулийн эцэг их асран хамгаалагчдаас зөндөө хэлдэг. Таах нь бас хүүхдийнхаа энэ тайлан ирж үзээч те. Эндээс хүүхдүүд маань их бахархах сэтгэлд болно те. Ээж аав минь ирсэн байна. Ээж аавдаас гоё байгаа харуулъя те. Урамшин. Мэдээс та бас урамшаад гарнаа гэдэг зүйлийг ярьдаг гэсэн. Иймэрхүү зүйлүүд бэрхшээлүүд бол байгаа. Тэгэхээр энэ зүйлүүд бас сайжраад явах болов гэсэн ийм бодолтой л байдаг шүү дээ. Энэ бас нэлээд хэцүү зүйл болов гэж. Тэр ерөнхийдөө бол хүүхэд гэдэг бол ерөөсөө сургууль дээр одоо өдрийн 30%-ийг өнгөрөө. За найз нөхдөд нэг 30% те тоглож наадах энэ цаг байх хэвээр. За нэг 30% нь эцэгчүүдтэйгээ одоо өнгөрөх цаг гэж байх хэвээр гэж. Тэр эцэгчүүдтэй өнгөрөх цаг гэдэг юм маань нэлээд дутмаг байгаад байгаа юм болов уу гэж шаардсан шүү дээ. Тэр энэ зүйлүүд дээр бас манай эцэг асран хамгаалагч маань хүүхдүүдтэйгээ одоо хамтарч ажиллах хэл бол хүүхдүүдтэй цаг гаргах энэ боломжийг бас олгоод явуулсан дээр болов гэж. Сургууль бол нээлттэй байгаа тийм багш нар нь нээлттэй байна. Багш нартайгаа сайхан хамтарч ажиллаад хүүхдүүдийнхээ мэдээллийг цаг тухайд нь аваад яаж сайжруулах болох вэ тийм хизээ хойно шүү дээ. Өдөр тутамдаа энэ чинь хийж болох үйлдэл шүү дээ тийм хүүхдүүдийнхээ хараа санаад за ямар дугууланд хамрагч байгаа юм бэ ирээд үзээ тийм харах. Энэ тал дээр бол одоо Эрдэнэ их сургууль байнгын нээлттэй байдаг гэсэн. Тэгэхээр хизээч ирээд одоо сургуулийн хичээлийн үйл явцтай танилцах хүүхдүүдийнхээ талаар мэдээлэл авах юм бүрэн боломжтой байгаа гэж хардаг шнэ. Тэгэхээр энэ бас Усангийн төвд одоо 100 жил тохиолж байгаа. Тэгээд мэдээж бас салбар байж яваа энэ хүмүүсийг бас алдаршуулахын зорилготой төлөвлөлт явж байна. Таны хувьд бас Усангийн боловсролын салбарт одоо ингээд томоохон хөрөнгө оруулалтыг хийгээд явж байгаа. Тэгээд энэ жил танай сургуулийн бас 5 жилийн өсгөн 5 жилээр тохиолж байгаа юм байна. Усангийн 100 жилийн ойдоо бас ямар зүйлүүдийг хийж хэрэгжүүлэх, ард олон минь яаж оролцоолаа гэж залуу хүний хувьд энэ 100 жилээр юм хэрэг харж. Энэ жилийн хувьд бас маа сургууль одоо 2020 онд хэлсэн орж байсан 1-р ангийн хүүхдүүд маань одоо баг боловсрлоо
эзэмшээд суурай тавиад одоо 5 дугаар ангид төгсөө тэ 6 дурах энэ үеийг бас давхцчихээ. Тэгэхээр бидний одоо эхлүүлсэн энэ үйл ажиллагааны манай багш хамт олонны одоо эхлүүлсэн энэ зүйлийн одоо боловсролын манаас нэг нь одоо нэг үе тэ дунд боловсролын суур боловсролоо шилжих гэж байгаа бас давхцж байгаа гэдэг утгаараас. За тэгээд сургуулийн хувьд бол одоо нээлт гэдэг зүйлийг огт хийгээгүй. Тодорхой хэмжээний бас бүтээн байгуулалтуудаа хийгээд явсны дараагаар бас тодорхой сурагчид маань бас ингээд амжилт гаргах те суур боловсролоо эзэмших энэ зүйлүүтэй давхцуулъя гэдэг үгнээс одоо энэ жилийн 9 сард одоо энэ хоёр үйл ажиллагааг хамтан хийнэ гэж төлөвлөсөн байгаа. За миний нэг ажигладаг зүйл байгаа гэсэн ямар ч одоо байгууллага хөв хүн үйл ажиллагаа эрхэлж л байгаа бол үүднийхээ хэсгийг цэвэрлждэг те нэг ногоон зүйлийг тарьчдаг ийм байвал яа гэм бэ те хогны саваа байршуулж тэгвэл одоо нэг хог болоод шороо босоод ах юм байхгүй болов гэж хардсан. Хүн болгоны тал дээр бас сэтгэл санаачлаг гаргаад дүнг үзэмжээ сайжруулах тал дээр бас анхаарал ажлууд зүгээр болов. Мэдээж 100 жилийнхээ холбоотойгоор маш олон хүмүүс уг сайн үе зорж ирнэ. Тэгэхээр энийг бас эдийн засгийн том эргэлт болох, эдийн засгийн бас нэг том дэмжлэг болох гэдэг үгнээс нь харж аж их хувийн зүйл үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд маань бас энэ дээр одоо санаачлах гаргаж ажиллажтэй. Бас нэг эдийн засгийн чадвараа одоо дээшлүүлэх юм боломжгүй дээ. Тэр талаас нь харж бүтээн байгуулалтуудыг хийж 100 жилээ байгаа ухтаасаа л гэж хүсэх гэдэг байна. Бид бүхний хувьд нь одоо ойн үйл ажиллагаанаас өмнө одоо гадна тогтцолтоо сайжруулах зүйлэг модоо тарих гэдэг энэ зүйлүүд дээр анхаарч ажиллая гэсэн. Ийм зүйлтэй байгаа манай хамт олон. 100 жилдээ бүгдээр одоо их санаачлагтай тий оролцож үүдээ гоё болгож, ногоон болгож хоггүй орчинтой болцгоё гэж хүсье да. Тэгэд энэ зүйл дээр одоо маа хамт олон тусал дэмжихэд хамтарч ажиллаад одоо 5 жил болж байна. Тэгэхээр одоо нийт одоо багш ажилчдаа бас талархснаа хэлмээр байна. Энэ сургуулийг үүсгэн байгуулахад бас туссан хүмүүс байгаа. Олон хүмүүс тусалж байгаа. За найз нөхдүүд байна. Энэ хүмүүстээ бас баярлсан талархснаа илэрхийлээ тий. Одоо эцгийх асран хамгаалагчд байна тий. Бүгдээрээ бид нэр ингэж хамтарч энэ сургуулийг ингэ байгуулаад доктортой үйл ажиллагаа явуулж байгаа шүү. Би одоо эцгийх асран хамгаалагчтай хэлдэг шүү. Одоо та бүхэн ч гэсэн одоо энэ эрдэнэ их сургуулийг үүсгэн байгуулагч шүү гэж. Мэдээж таны нэг хүүхэд сурч байгаа ч гэсэн энэ сургуульд одоо дараагийн мянган хүүхэд сурах боломжийг одоо та олгож байгаа шүү. Тэр үүднээсээ та ч гэсэн энэ сургуулийг одоо үүсгэн байгуулагч шүү гэж хэлэх гээд байна. Тийм л энэ тэгээд одоо өнөөдрийг хүртэл тусал дэмжсэн одоо найз нөхдөд хамтарч ажиллаж байгаа одоо багш нар, удирдлагууд, ажилчдаа тэр дундаа гэр бүлийн хүндээ хань ижил одоо миний арт талыг даагаад маш олон талаар тусалдаг байгаа. Мөн одоо аав ээж, ах эгч дүүнэр гээд гэр бүлийн нэг хүмүүсийн бас тусалцаа дэмжлэгтэйгээр үдэ зэрэгтэй явж байна да. Чин сэтгэлээсээ одоо талархаж явдаг шүү. Баярлаж явдаг шүү гэж. Тэгэхээр бид нэр энэ зорилгынхоо төлөө цууртаа цаашаа яваад бүр одоо улам хөгжүүлээд дэлгэрүүлээд энэнийхээ үр шимийг утгагүй хүртэх байхаа гэж утгагүй одоо